Сайн бацхан өнөөдөр H5 2-т унтахаас мань өмнө их нутгаа орхисныг нь уншиж өгнө бит 2. Тэгээд одоо эхэлцгээе. За. Их нутгаа орхисон нь. Авраам эхнэр Сарагийнхаа хамтаар майханд амьдардаг байлаа. Тэд майхныхаа гадаа гал дээр хоолоо хийж иддэг, модны сүдэрт амардаг байв. Оройн тэд цэлмэг огторгойд гэрэлтэх оддыг харан баясдаг байлаа. Авраам майхан гэртээ үнэхээр аз жаргалтай амьдран суудаг байлаа. Заримдаа мал сүргэн ойр хавийнхаа бэлчээрийн өвс ногоог идэж талхалхад эсвэл худган ширгэхлээр Авраам ойрхон газар руу нүүдэлдэг байжээ. Яг л монголчууд шиг нэ. Тэгэх болгонд Авраам Сара хоёр эд хогшлоо баглаж хачаад зарц бардалгуудаа дагуулan бүх мал сүргээ тууж явдаг байв. Тэгээд шинэ газар очиод майхнаа дахин барьдаг байлаа. Нэгэн өдөр бурхан Авраамтай ярьж илгэн саднаараа ажин түжин амьдран суудаг энэ нутгаа орхиж бүр алс холын хол нүү гэж айлтав. Тэндээ гэр бүлээрээ аж төрж үлдсэн насаа өнгөрүүл гэж бурхан Авраамаас хүсчихэлтэй. Яагад гэвэл Авраам бас гэр бүлийнх нь өөрийг нь цорын ганц эзэн бурхнаа болгон хайрлаж магтан хүндэтгээсэ гэж эзэн хүссэн ажээ. Бурхан Авраамд чи их нутгаа орхиж миний чамд харуулах газар руу яв. Би тэнд чамааг харж хандах болно. Би чамд үр хүүхдүүд хайрлана. Би чамааг өрөөж чи бусдад өрөөл болох болно гэж хэллээ. Авраам амьдран суудаг майхнаа харж мал сүргээ ажив. Одоо байгаа газар нь элбэг их өвс ногоотой, уух, ариван их ус ундтай байлаа. Мал сүргээ бүгдийг нь туугаад алс хол нөөвөл сэтгэл зовоосон асуудлууд их гарч ирэх байх таа гэж Авраам хэсэг боджээ. Одоо Авраам том сонголт хийх шаардлагатай болов. Тэр бурхны айлцныг дуулууртай даган бүх юмаа авч мал сүргээ тун бурхны түүнд ярьж усан газар руу нүүхээр сонгож болох байв. Эсвэл их нутагтаа үлдэж ажин түжин элбэг дэлбэг амарт мэнд амьдран сууч бас болох юм. Харин Авраам ингэв. Тэр бурхныг дуулууртай дагахаар бүх эд огшлоо баглаж бэлдэв. Ачаа бараагаа Сара тэр хоёр тимээнүүддээ ачаалав. Бас зөндөө их хоол хүнс базаав. Мал сүргээ сүүлчийн удаа усалж гин. Тэгээд майхнаа буулгаж хоол ундаа бэлтгэдэг түүдэг галаач унтраав. Тэр ихнэр Сарагаа зээдүү Лот бас зарцнараа дагуулад бурхны хөтлөх тэр газар хаана байдагч бэ хамаагүй тийш нь явхаар их нутгаасаа гарчээ. Буцаж ирэхгүй ч байж мэднэ. Урт удаан явсны эцэст тэд шинэ газараа ирэв. Энэ бол өмнө нь тэднийг огт ирж байгаагүй тийм газар байлаа. Хон ямаанд нь шимтэй ногоон өвс, тунгалаг сайхан ус хангалттай их байсан гэвддоо. Тэгээд тэд тэнд майхнаа барьж шинэ газараа ирээд Авраам, Сара, Лот нар сэтгэл тэнүүн байлаа. Тэд эзэн бурхнаа магтан залбирч мөн хийсэн зүйлд нь талархлаа. Өөрийг нь дуулууртай дагаж өөрийнх нь хэлсэн газар руу нүүхээр Авраам сонгосонд бурхан ихэд баяртай, сэтгэл тааламжтай байсан юм. Бурхан Авраамыг өрөөж хэрэгтэй бүхнийг нь бүр тэрнээс ч илүү ихийг түүнд хайрлажээ. Энэ хэсгээс бүгдээрээ юу сурах вэ гэвэл нөхцөл байдал ба сонголт. Эзэн бурхны чиглүүлэхэд Авраам дуулууртай захирагдаж өөр газар амьдран сун нүү явснаар эзний ивэл өрөөлийг улам илүү их таньж мэдэж амсаж мэдсэн юм а гэдгийг эндээс сурч байна гэсэн үг. Өнөөдөр бидний бичлэг дууслаа. Тэгээд баяртай.